Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Сонсогч танд Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийн цоо шин улирлын манд дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд эфирт пастор сайн олон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогч та сайхан амарсан уу? Сайхан энэ зуныг өнгөрүүлвөө гэж. За тэгэхээр шинэ удирдал эхэлж байна. Тэгээд бүгдээр хамтдаа эзний үгээр аялах бас нэгэн гайхалтай удирдлыг хамт эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. Тэглгүй яах вэ? Тэгээд бид бас тодорхой хэмжээнд, тодорхой хугацаанд бас амарлаа. Тэдгээр хугацаанд бас би бинийгээ сайн тэр амралтыг авч эрт хүчтэйгээр бас эргээд энэ нэвтрүүлэг хөтөлбөр маань эхэлж байгаа бас үнэхээр их баяртай байна. Тэгээд сонсогч нар маань ч гэсэн хүлээсэн байх гэж найдаж байна. Хүлээж өмнөх давталтын дугааруудаа сонсож бас эзэндээ тэр ховчилсан тэр үнцэнтэй бас гүн гүнзгий тэр харилцаанууд цагуудыг бас гаргасан байхаа хэмээн найдаж байна. За тэгээд зуны үйлчлүүд одоо ч дуусаагүй байгаа. Ер нь бол. Тэгээд та бүхэн ч гэсэн энэ зуныг маш хүрдүнтэй, гайхалтай, дурсамжтай тий. Бас магадгүй хэцүү зүйлсүүдийн дундаас өнгөрүүлсэн байхаа гэж бодож байна. Ингээд өнөөдрөөс бид нэр өглөө болгон хамтдаа эзний үгээр хамтах тэр гайхалтай амьдралынхаа мөчлөг рүү дахин орж байгаадаа баяртай байна. Тэгээ шинэ хөтөлбөр маань эхэлснийг зарим нэгэн сонсогч бас хараахан мдээгүй ч магадгүй. Тэгэхээр та бас хамт сонсдог тэдгээр найз нөхдөө меншн хийж лайвхан доор бас ураарай гэж таныг уриалмаар байна. Тэгээ хамтдаа бас энэ хөтөлбөрөө эхлүүлж байгаадаа баяртай байна. Тэгээд бид хамтдаа залбирч бинийгээ дэмжин урамшуулж энэ хөтөлбөр маань явагддаг. Тэгээ сонсогч таны бас маш их та хэдийгээ бас аягүй их сансан байх шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Тэгээ миний хувьд амралтаараа айгу өөрлөгөө өнгөсөн гэх юм уу? Өөрийгөө таньж мэдсэн гэж хэлвэл илүү тохирох бах гэж бодож байна. Тэгээд илүү таньж мэдсэн, илүү ойлгосон тэдгээр цаг мөчүүд өнгөрч тэгээд бурхандаа харилцах тэр харилцаагаа бас улам илүү тордох, үүн дотроо бас өсөх шаардлагатай гэж харсан тэр цаг мөчүүд байлаа. За тэгээд өчигдөр Багнуур амьд өгч болгон дээр очив. Эзний үгийг хуваалцах боломж гарсан. Тэгээд тэнд бас Хермоны шүүдрийнхаа сонсогчдод бас таарсан. За тэгээд мэдээж ингээ комент аваад одоо тий одоо тийм дасан сайжруулах гэдэг ч юм анхаарах гэдэг ч юм уу тийм зүйлүүдийн талаар хүмүүстэй нэлээх ярилцсан байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа хөгжөөд ингээд явах болохоор тэгэл байх уу. Хамтдаа эзнээс л хамгийн гол нь суралцж зурч явъя гэдгийг бол айлмаар байна. Тэглгүй ах уу. Тэгэд сонсогч танд ч гэсэн ямар нэгэн санал хүсэлт байгаа бол чөлөөтэй манай Итгэл радиогийн мессенжер чатаар бид бүхэндээ холбогдоод санал хүсэлтээ бас ирүүлэх боломжтой байгаа шүү гэдгийг бас тань дахин сануулъя. За тэгээд нэг зүйл ингээд хэлэхэд бид хамтдаа энэ зүйлийг хийж байгаа шүү. Бид хамтдаа одоо өнөөдрөөс эхлээд бүгдөө ажилдаа, амьдралдаа тэ хамтдаа нэгнийгээ босгож нэгнийгээ бүтээн байгуулж эзний замаар хамт алхъя гэж. За тэгээ шинэ улирал шинэ 7 хоног маань Нехемия номоор эхэлж байгаа. Тэг хамтдаа Нехемия номоор одоо энэ 7 хоногийн турш хамтдаа суралцах нь байна. Тэгээд магадгүй та Нехемия номыг хальттай магадгүй мартсан байхаа бол та дахин сэргээж уншаад үзээрэй. Уншаад сэргээгээд тэг хамтдаа бас энэ гайхалтай номоор дамжуулан эзэн бидэнд юу гэж ярихыг хамтдаа сонсцгоё гэж уриалмаар байна. Тэгээд Нехемия бол маш миний хувьд бас айгүй онцгой хүн юм шиг санагдсан. Тэгээд нэг хуучин гэрээнд чи хөвчлэн хаанчлал илүү хүч чадалтай хүмүүс байдаг. Гэхдээ Нехемия бол бидний ойлголтоор гэх юм уу жирийн нэгэн ажилчин жирийн нэгэн төрийн албан хаагч ч юм уу те жирийн нэг ажилчныг бурхан хэрхэн ашиглаж байгаа вэ гэдэг талаар гарч байгаа. Тэгэхээр энэ бол бас тухайн тэр нийгмийнхаа хүмүүсийн тэр тааллыг болсон тэр хүн бурханд хэрхэн ашиглагдж байгааг харахтаа бас бид нар өөрсдийнхөө амьдрал суралцах маш олон зүйлсүүдийг байгааг харсан. Тэгээ хамтдаа бас энэ номоор эзний үгийг суралцъя. Тэгээ хамтдаа үгийн цаг руу орохоос өмнө магтцгаая. Тэгээд та эзний өмнө ирээд түүнд баяр хөөртэйгээр магтаалыг өргөөрэй.
Нүдэнд найдвар төрдөг үлс бүрийг тань мэдхэд таны гайхан бишрээ таны хайр хязгааргүй Хөг бүрийг тань санам алхам мөрөг шигна Орийн андагсан тань сэтгэд минь дурна Таны хайр хязгааргүй Тань хязгааргүй Төгсгөлгүй Надад төгсөн таны хайр дуусахгүй Тань дэхлэлгүй Эцэсгүй Таныг бишрэх сэтгэл минь хурдэршгүй Тиймээс таны Хаживсан орон зайг танаас урхинч дүргэхгүй Тиймээс таныг хязгааргүй гэж дуудъя Энд дуудагдах дуунууд минь танаас өр шалтгаангүй Тиймээс дуудъя Хаживсан орон зайг танаас урхинч дүргэхгүй Тиймээс таныг хязгааргүй гэж дуудъя Энд дуудагдах дуунууд минь танаас өр шалтгаангүй Тиймээс дуудъя танд хязгааргүй Төгсгөлгүй надад төгсөн таны хайр дуусахгүй Танд дэхлэлгүй эцэсгүй Таныг бишрэх сэтгэл минь хурдэршгүй Тиймээс таны Тиймээс таны Тиймээс таны Тиймээс Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдрийн бидний хамтдаа үзэх ишлэл бол Нехемия номын 2 дугаар бүлгийн 4 дугаар ишлэл. За миний хоолой жоохон өвдсөн байгаа шүү. За та бүхэн сайн залбирч бас өгөөрэй гэж. Хоолой анх удаага өвдөж байгаа 29 жил радиод ажилладаг. За энд юу гэж хэлсэн бэ нэхээр Тэхэд хаан чи юу гуймаар байна гэв. Тиймээс би Тэнгэрийн бурханд залбирлаа гэж хэлсэн. Хүнээс тусламж авахаас өмнө бурхан танд нь залбирж байгаа нэгний тухай гарч. Өнөөдрийн та бүхэнтэй уулзахыг хүсэж байгаа одоо өнөөдрийн үнцэгтэй өнөөдрийн одоо шин бидэнд ирснийг хэлж байгаа үг байна. Хүнээс асуухаас өмнө бурхнаас асуу гэж. Амен. Би энэ хүнээс тусламж авах юм уу? Би энэ хүнээс асуух нь зөв. Энэ хүнд хандах нь зөв юм уу? Энэ хүн миний туслах ёстой хүн мөн үү? Миний ирж хайж байгаа хаалгыг онгойлгох дотроос нь онгойлгож байгаа хүн энэ мөн үү? Эзэн энэ хүнийг над руу явуулсан уу? Миний эзнээс асуусан асуултуудыг шийдвэрлэхэд надад хань болох, надад дэм болох, надад дэмжлэг болох, намайг одоо юу гин одоо тэ санхүүгийн сэтгэл зүйн одоо юу гэдгийг янз бүрийн байдлаар эсвэл намайг дуучилж өгөх, намайг дараагийн алхам руу гаргах, дараагийн шат руу гаргах тэ тэр хүн энэ мөн үү гэдгийг мэдхийн тулд бид нэр эзнээс асуусан зүйлээ хамт хийх хүн маань бидний өмнө зогсож байгаа эсхийг эзнээс бас асуух нь бас өөрөө чухал байна. За Нехемия гэдэг хүн түрүү манай оргилмын хөтлөгчийн хэлсэн шиг нөгөө нэг Персид амьдарч байсан. За тэгээд Персид ингээд амьдарч явах тэр чинь Израильчууд яагаад Персид амьдарч ирсэн гэхлээр за мэдээж бол Вавилоны
Давталгааны 3 удаагийн давталгааны үеэр бол тэд нар олзлогдсон Персид очсон. Сүүлийн давталгааны үеэр бол Иерусалимийн бүслэлт болж одоо Зедекия хаан одоо Вавилончуудад маш их одоо тэрсэлсэн учраас Иерусалим хотыг нийслэл хотын хувьд, хүн амын ихтэй хотын хувьд, хамгаалалт бэхлэл цайтай цайз хотын хувьд, тэгээд юу гэдгийг ард олны нэлээд чухал хэсэг байдаг хотын хувьд, одоо тэгээд эдийн засаг болоод янз бүрийн байдал төвлөрсөн хотын хувьд үнэхээр одоо хүнд байдалд Вавилончууд оруулсан. Жишээ нь хотын хэрмийг л нэг хэсгээс нөгөө хэсэг хүртэл 400 одоо тохой газрыг зүгээр л нураасан гэж. Тэгэхээр бүгдээрээ бодоод би одоо хашаага янзалж байгаа. Би хашаага янзалж байхад ингээд нөгөө янзал дуусаагүй хэсэг тэр чигээрээ айлтай залгаа байгаа байхгүй. Надад ингээд маш их юм найдваргүй, духгүй ингээд санагдаад байгаа байхгүй. Та тэгвэл бодоод үзлээ. Та нарын хотын хэрэмтэй ингээд нэг та нарын одоо эзэмшилж юм уу эсвэл та нарын гэр бүлчин байгаа тэр хашаа нэг хэсэг хашаанд байхгүй. Тэгээ юу ч хизээч ороод ирч мод ямар ч хамгаалт байхгүй. Бас тэр нь та нар өөрсдөө хамгаалт тавь гэхлээр засаг захиргаанаас энийг сэргээж болохгүй. Энийг босгож болохгүй. Энд чинь шийтгэл гээд ингээд дэвэл яах вэ? Израильчууд яг тийм нөхцөл байдал байжсэн. Тэгээд тийм нөхцөл тэднийг одоо өөрсдийнхөө сайн сайхны төлөө амар амгалангийн төлөө юм хийж чадахгүй гэдгийг мэдсэн дээрэмчид янз бүрийн хүмүүс дуртай үедээ орж ирээл тэ дээр мичээл гараа ивчдэг дээрлэгдэг болсон. Тэгээд Нехемия хааны орд Персийн хааны ордонд сүнчээр үйлчилж байсан. Персийн хааны ордонд үйлчилж байгаа сүнч бол за Персийн хааны үед ямар нэснийг нь мэдэхгүй боловч Вавилоны хаанчлалын үед бол яг бүхий л төрийн албан хаагч тэр байтугай тайгнууд хүртэл 3 жилийн Вавилоны боловсролыг эзэмшдэг гэсэн байна. Тийм болохоор зүгээр нэг юм арх хундлж өгдөг хүн гэхээсээ илүү тэр мэдээж одоо гэдэг одоогор бол нэгдүгээр хүнсний технологичтой. Хоёрдугаар бие хамгаалагч. Гуравдугаар хааны итгэдэг хүн. Тэр сүнч дарс хийсэн одоо цомоо бариад хааны хажуу зогсож явах үед яригдсан бүх зүйлс өөрийнх нь амь настай холбоотой. Бүр тийм итгэмжит хүн. Ийм байсан. Гэтэл нэг өдөр хаан нь ингээд хамгийн хитгдэг одоо зарцсныхаа болон өөрийнхөө одоо үйлчлэгчдийн нэг болох Нехемия гонигтай байгаа харсан. Яагаад гэвэл Нехемиягийн ах дүүс нь Иерусалимаас үржээд за Иерусалимаар сайн сайхан юу вэ? Тэ өөрөө Иерусалимд бол төрөөгүй хүн байсан байхгүй юу? Гэхдээ Иерусалим гэдэг хот байдаг гэдгийг мэддэг байсан. Тэгээд Иерусалим гэдэг нь өөрсдийнх нь хувьд ямар чухал вэ гэдгийг мэддэг бас өөрөө хэдийгээр Персийн хааны ордонд байсан бурханд маш гайхалтай итгэдэг хүн байсан. Та юу болж ийн яаж ийн те ер нь ямар хөө байна нэг очиж үзхийнсэн гэдэг гэсэн чинь хэцүү байгаа штэ. Хаалган шатцсан те хэрмэн норцсон дээрэмчд орж гарчлээдэг дээрлхүүлжлээдэг те баг те юу шүн орж ирээд те гэрээснийг алаад октыг нь аваа хөвгүүдийг нь боол болгоод толдоод ингээд өмөрч хамгаалах хүнч байхгүй те нэг тийм бид нэр ингээд хэдэн олон жилийн өмнө хийсэн гим нүглээхаа төлөөч яг одоо хүртэл төлсөөр байх ёстой юм шиг бүр энэ чигээрээ үлдэх ёстой юм шиг те дахиж сэргэж болохгүй юм шиг өөрөөр амьдарч болохгүй юм шиг тэгж ойлгосон тийм хүмүүсээр дүүрэн орчинд тийм орчноор тийм одоо ойлголтоор дүүрэн Иерусалим хотл тэмдэгцээ байна та. Нехемия өөрөө тэр Иерусалимыг сөнөхөд хүргэсэн гим нүглийг хийсэн хүн байгаагүй. Гэхдээ хин тэр Иерусалимыг мөхөхөд хүргэсэн тэр бурхан төсөлжсэн тэр гим нүгэл хийсэн хүмүүсийн тэр гим нүглийнх нь үр дүнг амсан. Зарим нь Иерусалимд орж яхад зарим нь аль нэг улсын хааны ордонд зарцын зарц болоод зовж исэн гэдгийг бид нэр энэ хэсгээс унших боломжтой. Тэгээд Нехемия эзний өмнө суугаад залбирч байгаа шүү дээ гимшин шүү дээ. Эзэн минь ээ мацаагаараа залбирч байгаа. Эзэн минь та өршөөгөөч уучлж өгөөч гэдэг бүх зүйлүүдийг ингээд залбирч байгаа. Тэгээд тэгсэн ч гэсэн Нехемия магадгүй бодох байх. Эзэн өөрийнхөө зөв гэснийг хийсэн. Эзэн үнэхээр Иерусалимыг авч үлдэхийг хүссэн. Олон удаа өөрийнхөө иш үзүүлэгчдийг одоо илгээсэн. Бүр хамгийн сүүлийн тэр Иерусалим руу Вавилоны хаан дайрж явах үед Иерусалимийн ханан дотор Нехемия одоо Иеремая иш үзүүлж исэн. Хотыг одоо
Вавилончуудад бурхан өгчихсөн шүү дээ. Бууж өгөөч гэж бүр тэр хотыг нураалгахад хүргэсэн Седекия хаанд хүртэл хэлжсэн. Гэвч тэдний үгэнд ороогүй учраас энэ бүхэн болсон. Тэгээд өвгдээцэн минь хийсэн гимнүглийг уучлаач. Тэр залбирсан ба. За ингээд маргааш өглөө нь болоод чи өнөөдөр бидний ярьж байгаа хэсэг рүү орж байгаа. Чи яагаад гонигтай байгаа юм бэ? Хаант минь мөнх тасалдгаа. Эцэг өвгдийн минь тавьсан газар бол хот эзгүүрч голдон хаалганууд нь шатаагдсан байхад миний царай хэрхэн гониггүй байх вүлээ гэж хэлсэн. Тэр үед Перс улс байгуулагдсан байсан. Вавилоны үед бол Иерусалим шийтгэгдсэн байсан. Персийн шинэ байгуулагдсан эзэнт гүрний хувьд бол тухайн үеийн Юда, Израиль ингээд Персийн хааны мэдлэлд одоо төр солигдсоочаа шилжин очсон боловч тэднэрт тэр шийтгэлийг оногдуулсаар байх уугүй юу гэдэг асуудлын талаар хинч ярьж зүрхлэхгүй байсан гэсэн үг. Яг л бослог гаргаад мөхсөн хот байхгүй юу. Тэгэхээр Персийн эсрэгч бослог гарахыг үгүйсэхгүй шүү. Тийм. Хүмүүс заримдаа хүмүүсийг өөрчлөгдөнө гэж итгэдэг. Энэ яагаад ийм байдалтай? Энийний амьдрал яагаад ийм байдалтай? Энийний харилцаа яагаад ийм байдалтай? Энийний талаар хүмүүс яагаад ингэж яриад энэ хүнийг яагаад ингэж бид нэр хэрэглэж болохгүй, хамтарч болохгүй, ашиглаж болохгүй те энэ хүний ярьж байгаа зүйлийг олон нийтэд сонсгож болохгүй, энэ хүнийг номдуулж болохгүй, энэ хүнийг илгээж болохгүй, энэ хүнийг гэж үйлчлэлээр тавьж болдго юм бэ гэж хэлээ. Наач гэсэн баг. Хитээ. За 17 жилийн өмнө. За байж гараа. Уг нь бол гой гарч ирсэн байхгүй. Тэгэл гисэн байхгүй. Персийн хаанаас Иерусалимын талаар асууна гэдэг нь хэцүү байсан. Гэхдээ мэрэгэн ухаан ирсэн. Эцэг өвгдийн минь тавьсан хот гэдэг үг нэгдүгээр ирсэн. Хоёрдугаарт бол яасан бэ гэхээр миний цайраа гониггүй би одоо зовлон гоног нуух боломжгүй байна гэдэг зүйлийг хэл. Би одоо та бүхэнтэй гойх залбирахын талаар яриад өнөөдрийн үгийг өндөрлөхийг хүсэж байна. Чи надаас юу гомээр? Би Тэнгэрийн бурхан залбирлаа. Гойх бол хэрэгцээгээ хэлэх. Тийм хэрэгтэй. Би чамд юугаар туслах? Надад байх хэрэгтэй. Би чамд юугаар туслах? Надад тэрэг хэрэгтэй. Би чамд юугаар туслах? Миний энэ хаалгыг бариад өгөөч. Бусдыг энэ би өөрөө хийж. Би чамд юугаар туслах вэ? Надад тэдэн төгрөг зээлээж, эдэн төгрөг зээлээж. Надад ийм имчилгээ, ийм зүйл, ийм таньдаг хүн хэрэгтэй. Надад ийм зөвлөгөө өгөх хүн хэрэгтэй. Би чамд юугаар туслах вэ? Чи надаас юу гомээр? Хүн гойж болох зүйл бүгд л өөрт нь байгаа гэж бодсон хаан асууж байгаа. Гэтэл хүний чадахгүй зүйл, хүний хүндээ өгч чадахгүй зүйл, хүний ард түмэндээ өгч чадахгүй зүйл байдаг гэдгийг мэддэг итгэл үнэмшилтэй Нехемая яг тэр үед Бурханаас асууж. Залбирал бол хүсэлтэд талхалтайгаар мэдүүлэх зүйл гэж бол бичсэн ба. Өөрийнхөө чадхад биш, харин Бурханы чадах зүйлийг бид илүү хэрэглэдэг байх хэрэгтэй. Тийм болохоор бид нар үгдгийн өөрийнхөө бодж байгаагаар тусламж юм уу гойх биш те. Бид магадгүй өнөөдөр асуусан зүйл маргааш шал дэмий юм асууж, ийм асуудаг байж гэж бодож магадгүй. Тийм учраас хин нэгэн хүн эзэн тэр хүнийг зөвшөөрөд амьдралч оруулж ирээд би чамд юугаар туслах вэ? Чи юу гомоор байна гэж асуухад Бурханаас залбираа. Ер нь хүн хэрэгцээнийхээ талаар болон өөртөө хэрэгтэй байгаа зүйл, өөрийнхөө хайртай хүмүүст хэрэгтэй байгаа зүйл, улс гүрэндээ, хоттоо, орчиндоо, үр хүүхдэд хэрэгтэй байгаа зүйлийн талаар үргэлж Бурхан тандан залбирдаг байна. Тэгээд хэзээ нэгэн цагт Бурхан барилга барихгүйч барилгачныг Бурхан одоо өөрөө шууд ингээд байн гайхамшигэр идгээхгүйч сайн эмчийг өөрөө одоо юу гэдгийг шууд тэнгэрээс ингээд заад зурхгүйч сайн багшийг тийм үү? Эсвэл өөрөө шууд бид нартай ярилцахгүйч бидэнтэй ярилцах итгэлийн сайн өөрийнхөө мэрэгэн ухаантай зарцыг бидний амьдрал руу илгээх болно. Тийм учраас өнөөдөр асуух гад гойх гэдэг зүйл нэгээр та хинээс ч юу ч асуух байсан. Эхлээд Бурханаас асуугаарай. Бурханаас залбирэн асуугаарай. Тэр хүн хизээч таны сонгосон хүн, таны тусламж авахар сонгосон хүн хизээч Бурхан танд хийж өгөх зүйлээс илүү зүйлийг хийж өгч чадахгүй учраас эхлээд Бурхан тандан залбирдаг байгаараа гэдэг зүйлийг энэ өглөө энэ үйлрлийн хамгийн ихний номлоор хамтдаа бүгдээрээ суралцъя.
байлгаж үлж байгаа зүрхний минь гашуудлыг татайлаж намайг өрчлөө чинь нарт түмний зовлон нэмгэлгээр нулимсан дунаа залбирах гуйлтыг минь та сонсож та сонсож та сонсож та сонсож түгэл чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намаа миний арт түмэн түгэл чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намаа миний арт түмэн. Бардам зүрхний мөхөгөөч имтэрсниген идэгэж нүгтэж хатдаг чихтэй сонсдог риф бүгдийг даучлаач Монголыг мэн та өрөвдөөч Монголыг мэн та өрөвдөөч түгэл чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намаа миний арт түмэн түгэл чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намаа миний арт түгэл чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намаа миний арт түмэн түгэл чэри хүрээч миний бурхантай хамгаалаач мөхөс намаа миний арт түмэн. Бид хамтдаа энэ өглөө Нехемия 2:4 тэгэхэд хаа надад чи юу гуймаар байна гэв. Тиймээс би Тэнгэрийн бурханд залбирлаа гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа Нехемия номноос суралцлаа. Тэгээ үнэхээр бид бусдаас гуйхаасаа өмнө эзнээс асуунгуудаг, эзнийг нэгт тавьдаг, эзнийг амьдралынхаа тэр хамгийн чухал зүйл болгон гол төвөө болгодог тэр нэгэн байгаарэ. Эзнээс хамгийн ихэлж асуугаарай гэдэг зүйлийг хамтдаа суралцлаа. Тэгээ эзэн биднийг мэдээч бид нар өдөр бүр ямар нэгэн харилцаанд хүмүүсийн дунд байдаг. Тэгээ хүмүүсээс тусламж авах маш олон тэр зүйлсүүд биднэрт байдаг. Гэхдээ энэ зүйлсүүдийн хамгийн нэгдүгээрт бурхныг тавиарай гэдэг зүйлийг хамтдаа бид суралцлаа. Тэгэхээр одоо миний хэлэх гэж байгаа зүйл бол нэлээд чухал. Та залбирж байгаа зүйлийнхаа нэг хэсэг нь өөрөө байх хэрэгтэй. Хот нурцсан бай. Та нурцсан хотын төлөө залбирж байгаа бол тэр хотыг босгоход та оролцох хэрэгтэй. Хүмүүс тэгдэгтэй би залбирж байгаа. Би залбирж байгаа шүү гэж. Гэхдээ тэрэнд оролцох хэрэгтэй. Залбирж байгаа, асууж байгаа зүйлийнхаа нэг хэсэг байх хэрэгтэй. Аава, та хүсвэл энэ ихийг надаас зайлуулаач. Есүс хүмүүст хайртай байсан. Есүс дагалдагчтай хайртай байсан. Тэр өөдгөө өөртөө хамт залбирахгүй унтж байгаа хүмүүст Есүс хайртай байсан.
Тэгтээс тэдний төлөө өгөх гээд байгаа. Тэгээс зовх гээд байгаа, зодолох гээд байгаа, савдлуулах гээд байгаа. Үхлийн аимшигыг одоо мэдрэх гээд байгаа. Хамгийн аимшигтай амар зүйл бол тэдний төлөө явах юм бол өөрийг нь үргэлж хайрладаг, өөрөө ч үргэлж хайртай, эцгээсээ хэсэг хугацаанд хол байх нөхцөл байдал үүснэ гэдэг юм гэж байна. Чи юу гомээр вэ? Нехимаягаас асуусан хааны энэ асуулт бол Нехимая бүх зүйлээ тэр сүрцэн байгаа хотын төлөө зориулахад бэлэн байгаа юм уу гэдэг тэр асуулт байна. Чи надаас ажиллаа орхиод. Тэ? Энэ байр сууриа орхиод. Миний итгэлийг орхиод. Чи бас харж хамгаалах хэвээр хааныгаа болоод тэ өөрийнхөө хүүхдүүдийн өөрийнхөө энэ ирээдүйг орхиод. Чи тэгээд тэнд өөрөө ч төрөөгүй хотын төлөө явхад бэлэн байгаа юм. Энд та өнөөдөр ямар нэгэн зүйлийн төлөө залбирдаг байх. Та залбирж байгаа зүйлд оролцоход бэлэн байна. Таны хүүхдийн төлөө залбирж байгаа бол тэр хүүхдийн төлөө ямар нэгэн зүйл хийхэд бэлэн байна. Та сүмийнхаа төлөө залбирж байгаа бол сүмийнхаа төлөө, эх орныхоо төлөө залбирж байгаа бол эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө, эсвэл гэр бүлийнхаа төлөө, эхнэрийнхээ нөхрийнхөө төлөө залбирж байгаа бол тэднийхээ төлөө залбирлынхаа нэг хэсэг хамгийн гол нь үйлсэн байх бэлэн байна. Энэ чухал ах. Энийг чухал гэдэг юм бид нар бодох хэрэгтэй. Чухал байгаа ч гэдэг. Тийм, хэлгүй ах уу маш чухал. Өнөөдөр Германы шүүдэр ингээ эхэлсэн ч яг гоё байна. Маш гоё. Өнөөдрөөс бүгдээр залбирж байгаа зүйлийнхаа нэг хэсэг бай. Амен. Тэ? Нэг хэсэг нь өөрөө бай гэж. Өөрөө байхыг бүгдээр уриалж байна. Бүгдээр хамтдаа чихвч зүгээд эсвэл ингээд нэг өрөөнд ороод эсвэл ингээд ямар нэгэн байдлаар Германы шүүдэр сонсон боловч өнөөдрийн өдрийг бид нар эхлээд сонсон бол өнөөдрийн өдрийг ямар нэгэн зүйлийг гаргахад ямар нэгэн зүйлд оролцоход зориулъя. Ингээд ерөө залбирахыг хүсэж байна. Таахан хамт залбираарай. Орчин ертөнцийг бүтээсэн агуу хайрын эзэн минь бидэнд өөрийгөө таньж мэдэх олон арга замуудыг зааж өгч. Энэ арга замууд дээр бидэнтэй хамт зогсож танд үйлчлэх боломжуудыг, үүд хаалгуудыг нээж өгч байгаа. Танд үнэхээр их баярлаж байна. Тэгээд энэ цагт өндөр залбирanгуйч байна. Миний нүдэнд харагдаж, чихэн сонсогдож, миний сэтгэлийг зоож байгаа тэр зүйлүүдэд миний сэтгэлийг ингэж гонигтай болгож, миний сэтгэлийг ингэж тухгүй тавгүй болгож байгаа тэдгээр зүйлүүдийг эзэн таны сайн хүсэл төлөвлөгөө, эзэн таны сайн сайхан дотор өөрчлөгдөөсөө шийдэгдээсэй гэж хүсэж байна. Хэрэв би өөрөө оролцох ёстой бол хаана ямар байдлаар оролцохыг та зааж өгөөч гэж асууж. Би зөвхөн сонсоор эвээгцээр өөрөө өрөөгцөр халамжлуулсаар анхааруулсаар байх биш. Би өөрөө ч гэсэн өөрийнхөө танаас хүртдэг зүйлүүдийг өөр хүмүүс хүртээсэй гэж хүсэж байна. Таны хайрын нэр талархан Есүс Христийн нэрээр залбирна. Гоёлаа. Амен. Үгийн цагийг хуваалцсан пастортай баярлалаа. Тэгээд энэ хүрээд Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр маань өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.